За бичлэг их За хийдэ. ингээ Одоо л сэтгэл ямар хөө байна. эргэлтэн гарлаа ямар хүүт юм. Вау, Тэбагийн 10 фотошопын хичээлийг хийгээд бүр өдөрт оруулсан байна гэж боддоо. Йоо, гайхамшигтай байна. 1 2 3 4 Сайн байцгаана уу, мөнгөчин байна. За өнөөдрийн бичлэгээрээ Photoshop-ийн Smart Object гэдэг tool байгаа. Тэр Smart Object-ийн талаар мөн Smart Object-ийн дамжуулаад хэрэглэдэг 5 аргыг та бүхэнд зааж өгнө. Smart Object-ийн талаар та бүхэн сурчих юм бол маш олон зүйлийг мэдэж бас хийх боломжтой гэсэн үг. За өмнө бичлэгээр хэлсэнчлэн Photoshop-ийн хичээл маань академик буюу миний скиллийг нэмж байгаа тийм зүйл үстэй. Ямар нэгэн одоо entertainment нэвтрүүлэг одоо зүгээр кино ч юм уу зүгээр үзээд сэтгэл хөдлөл гаргаад дуусчдаг тийм контентууд биш. Харин энэ бичлэгүүдээр дамжуулаад та бүхэнд дуустал нь энэ бичлэгийг үзэж дуусаад мөн энэ Photoshop-ийн бүх бичлэгийг үзэх юм бол таны скил нэмэгдэнэ. Тэгээ нэмэгдснээрээ дамжуулаад та өөрийнхөө ажил дээрээ өөрийнхөө үйлчлэл дээрээ бас энэ зүйлээрээ дамжуулаад ашиглагдана, бас хэрэглэгдэнэ гэсэн үг байгаа. Саяхан жишээ авах юм бол миний ойр дотнд байдаг нэг найз маань болохоор Photoshop-ыг бас суралцж байгаа. Гэтэ нэг идэвхгүй суралцж байгаа. Саяхан өөрт нь болохоор Photoshop-оор дизайны нэг танал орж ирсэн байгаа. Одоо мөнгө өгөөд нөгөө хүн дизайн энийг хийгээд өгөөч гэсэн санал орж ирсэн. Тэр үед л болохоор Photoshop-ыг сурчих юм бол маш олон зүйлээр хэрэгтэй юм байна штэ гэдгийг ухаарсан гэж надад хэлж байсан. Яг тэр бол яг зөв. Та бүхэн сураад аргачих юм бол та зүгээр энгийн одоо амьдрал дээр ч гэсэн одоо маш олон байдлаар хэрэглэгдэх боломжтой байгаа. Smart Object-ийн талаар та бүхэнд бүрэн тайлбарлаж өгөх болно. Миний хувьд болохоор Солонгосын класс 101 гэдэг нэртэй одоо Монголын Mail.ru гэдэг одоо програм платформ байгаа шүү дээ. Хүмүүс суралцдаг. Тэр шиг Солонгосын тэр үнэтэй баггүй юу? Маш үнэтэй тэр сайтны төлбөр төлөөд миний суралцж байгаа. Өөрийнхөө скиллийг нэмж байгаа. Яг тэр одоо хөтөлбөрийн дагуу та бүхэн Photoshop-ыг багаас нь эхлээ зааж өгч байгаа. За миний эргэн тойронд байдаг хүмүүс намайг дадал зуршлын талаар ярьдаг. Бас дадал зуршилтай холбогдолтой ном их уншдаг, их мэддэг. Тэгээд саяхан сошиаллоо ухаж байгаад нэг юм дадал зуршилтай холбогдолтой нэг зүйл оруулж уншсан байхгүй юу? Энэ дээр болохоор та өдөр болгонд $8 хадгалах юм бол жилийн дараа танд $3,000 цугларсан байх болно. Тэгээ өдөр та 20 пэйжес буюу 20 хуудас ном унших юм бол одоо нэг жилийн дараа эргээд харах юм бол 30 номыг уншсан байх болно. Та өдөрт 10,000 степ буюу алхах юм бол жилийн дараа 70 марафонд оролцсонтой ижилхэн хэмжээнд байх болно гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол дадал зуршил смайл буюу хамгийн бага зүйлээс эхэлдэг гэж одоо хэлж байгаа. Би болохоор нэг Atom Habits гэдэг номыг сүүлээд уншаад энэ YouTube-ийг ч гэсэн Atom Habits гэдэг ном буюу одоо энгийн дадал гэдэг орчуулагдсан номыг уншаад YouTube-ийг бас эхэлсэн баг. Суралцж байгаа зүйлээ нэг суугаад 4-5 цаг суугаад суралцах биш. Яг Atom Habits буюу хамгийн жижиг Smile Habit дадал зуршил буюу өдөр болгоно л ямар ч тач тогтмол тэр сурж байгаа зүйлээ өдөр болгон сураад байгаа гэсэн үг байгаа. Тэгэд энэ Photoshop-ийн хичээл маань юу гэсэн үг вэ гэхээр зүгээр та бүхэн одоо фитнесээр жишээ авах юм бол та бүхэн зүгээр 3 сарын турш фитнест одоо хичээлж байгаа та ижилхэн гэсэн үг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр 3 сарын хугацаанд үнэхээр одоо фитнес одоо биеэ хөгжүүлээд спортоор хичээллээд таны бие чинь эрүүл амьдралын хөвшилтэй болж байгаа. Гэтэ 3 сарын хугацаа дуусаад та энгийн хэвийн амьдралдаа орохдоо буцаал одоо буруу хооллол, дасгал хөдөлгөөнгүй байх юм бол таны нөгөө одоо гой болсон бие чинь буцаад энгийн хэлбэртэйгээ шилжинэ гэсэн үг байгаа. Болчин нь болохоор огт дахиж ашиглахгүй байх юм бол агшдаг байгаа. Яг түүнтэй яг ижилхэн та хүн Photoshop-ийн хичээлийг үзэл одоо дуусаж болохгүй гэсэн үг. Өдөр болгон Photoshop-той холбогдлолтой өөрийнхөө мэддэг хэл дээрээ хичээлүүд тийг одоо эсвэл төлөвүүдийг яаж ашиглах вэ талаар хичээлүүдийг өдөр болгон бага багаар одоо Photoshop-той холбогдлолтой хичээлийг үзэж байх юм бол та хүний скил маш их нэмэгдэх байгаа. Би анх солонгос хэлийг сурч байхад
одоо солонгос хэлээр бүр амьсгалж байсан. Бүр шөнө оройч гэсэн ундахдаа зүүдэндээ солонгосоор ингэж ярьж зүүдлэх хэмжээнд одоо нэг тийм үе байсан байгаа. Тэр үед болохоор үнэхээр ингэж Yoshimi Peugeot эсгэдэг юм. Тэгээд яг тийм үе байж та бүхэн энэ зүйлийг давж гараад энэ бүхэн таны өөрийн чадвар болж үлдэх байгаа. За оршил маань нэлийн урт болчлоо. Гэтэ өнөөдрийн smart object-ийн талаар хичээлдээ хамтдаа орцгоё. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. Гажа! Бичлэгт орж байгаа шүү дээ. Одоо гар ихсэн байгаа юм шүү дээ. тэгэл одол шүү дээ. За бичлэг эхлэе За да. ингээ одоллоо. Одоо л сэтлэл ямар хөө байна. Өргөлтөн гарал ямар хүүт юм бэ? Дараа хурдан гараад ирлээ. За өнөөдрийн бичлэг маань их онцгой. Зочинтой үргэлжилж байна. За өөрийгөө танилцуулаарай. За намайг Буйна гэдэг Moist сурдаг IT-гаар. Тэгээ хоёр болохоор UI UX-ыг судалж байгаа. Тийм хүн байна. За гинт өөрийгөө танилцуулаа мэдүүлэр хэрэг жоон сандарч байна тийм үү? Жохон жижиг юм. За зүгээрээ миний YouTube 253 subscribe-тай байгаа. Тэгээ subscribe та үнэхээр дараагүй бол заавал дараарай. За тэгвэл өнөөдөр шууд бичлэгэнд орох уу? За өнөөдөр болохоор Photoshop дээр Smart Object гэдэг tool байгаа байхгүй юу? Нэг жижигхэн icon заяа. Гэтэ тэр icon-ыг мэдэхгүй байх юм бол цаашдаа олон зүйл тохирно. Тэгээ тэр Smart Object-ийн 5 чухал зүйлийн талаар өнөөдрийн бичлэгээрээ заах гэж байгаа. Тэгээ миний хувьд болохоор бас Smart Object-ийг мэдэхгүй байж байгаа. Дараа нь энэ icon-оос болоод олон зүйлийг хийж болох юм байна. Бас болохгүй байсан юм нэг мэдсэн. Эцэг Smart Object-ийг сонсч ирсэн үү? Тэр сонсчихсон. Photoshop-ийн нэг tool. Окей. Ямар ч тач өнөөдөр би хичээлээрээ дамжуулаад Smart Object-ийг бүрэн ойлгоод ийзаа. Яг 5 зүйл л хамгийн чухал зүйл. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. Хичээлдээ ингээ орцохдоо шууд би кажа гэдэг байхгүй юу? Тэгээд шууд хойлоо 1 2 3 хийхээр кажа гэж шүү. За дөрмийн дагуулна шүү. За 1 2 3 кажа. Smart Object гэдэг нь болохоор энэ жижигхэн энэ icon-ыг хэлж байгаа байхгүй юу? Энэ icon-оос болоод л маш олон зүйл дээр хохироод байгаа юм. Мэдгүйгээс болоод за Smart Object-ийн 5 чухал зүйлийг би энд бичсэн байгаа. Яг гоо эндээс ч бас олон зүйл байгаа л ах л та. Гэтэ энэ 5 зүйлийг мэдчих юм бол Smart Object-ийг одоо даваа талуудыг мэдээд авчиж байгаа гэсэн үг. За нэгд нь болохоор одоо нэгтрэл нь алдагдахгүй гэж байгаа. Хоёрд нь transform edit хийх боломжтой. Гуравд нь Smart Build-ээр тусад нь хадгалж болно. За дөрөвд нь болохоор Smart Object via copy хийж болно. Тавд нь болохоор бидний маш их хэрэглэдэг mockup байна. Mockup-ыг бол сонсч ирсэн хэрэглэжсэн баг. Тэр Norg гэж бод. Norg харин тийм 900. За би энэ 5-ын талаар энэ 500 яагаад тэгвэл Smart Object-тэй холбогдоод байгаа юм? Яагаад давуу тал нь болоод байгаа гэдгийг заая. За хамгийн ихэнд нь нэгтрэл алдагдахгүй. За энэ зургийг харах юм бол яг ижилхэн зураг мөртлөө нэг нь бол нэгтрэл нь алдагдсан, нэг нь бол одоо яг үндсэн хэмжээсээр байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор нэгтрэл алдагдахгүйгээр 4 зүйлийг би бас одоо зааж өгөх гэж байгаа. Тэр нь болохоор нэгд нь place embedded зүг те. Би англи дээр юм уу болохоор энэний өмнө хичээлээ embedded хиний тэнгисээр бүр энэ зүг илүү энэ төргээ зөндөө асуугаад бичлэгэн дээр явцсан. Тий. За хоёрд нь болохоор copy paste, гуравд нь site-ээс мөн идэл copy paste, дөрөвд нь болохоор convert to smart object. Энэ дөрвөн зүйлийг эхний энэ одоо нэгтрэл шалгалтгүйгээр зааж өгөх байхгүй. Та хүн ч гэсэн энэ дөрвөн зүйлийг сурна гэсэн үг байна. За шууд бөөнөр Photoshop дээр шууд жишээ аваад шууд тайлбарлаа явъя. За Photoshop хамтдаа нээ. За Photoshop-а нээх юм бол шинээр бөөнөрөө нэг хуудас нээ л да. Бөөнөрөө сурсан шүү дээ. Ctrl N үсэг shortcut дарлаа. Миний shortcut энэ чиний доор харагдаж байгааг та хүн харж байгаа. Тэгээ юу ямар төвчлөөр дарж байгааг энэ хэсгийг хараарай. За Ctrl N үсэг дарлаа. За тэгээ web гэдэг одоо preset хэсэг рүү орох юм бол энэ чиний одоо 1920 1080 гэдэг одоо хамгийн их хэрэглэгддэг дэлгэцний одоо 16 Hz ESC хэмжээс байгаа. Энэ хамгийн хэрэглэгддэг хэмжээс байгаа. Одоо wallpaper хэмээр шүү дээ. Дэлгэцний одоо монитор одоо ямар нэгэн компьютерийн wallpaper гэвэл энэ хэмжээсээр одоо бүх хэмжээсийг энэ хэмжээсийг ашигладаг байхгүй 1920 1080. Одоо бичлэгэн дээр чинь HD юу шүү дээ. HD чинь болохоор 1280
720-ыг HD гэж хэлээд байгаа байхгүй. Харин Full HD буюу HD гэдэг одоо Full HD чинь наа чи Full HD юм уу гэл одоо YouTube чинь Full HD шүү дээ 1080 гэж ирдэ шүү дээ. Тэр чинь болохоор бас ийм нөхгүй 1920 1080-ыг бас Full HD гэдэг байгаа. Тийм учраас энэ хэмжээсээ болохоор та хүн зэжлээд аваараа энэ хамгийн хэрэглэгддэг хэмжээс байгаа шүү. За энэ хэмжээсийг дараад шууд автоматар бүгд ингээд одоо RGB тэгээ resolution автоматар сонгогдож байгаа. За great гэж дарлаа. За одоо энэ би энэ тэр заасан шүү дээ. Place infinity гэдэг энэ юу гэсэн үг гэхээр шүү дээ. Одоо Photoshop ингээд нээчлэн шүү дээ. Одоо ямар нэг хуудас шинээр за сайн Full HD гэдэг сайзаар тэг зураг мураг оруулж ирээд одоо ингээд ажилбар хийнэ дээ. Гэхдээ олон арга байдаг. Ер нь 3 арга байдаг. За ихэвчлэн одоо харъя л да би одоо файл хэсгээсээ за энэ download хэсэг дотор болохоор сайн нэг зураг байгаа байхгүй. За энэ зургийг зүгээр та хүн дэлгэсэн дээр байгаа ч юм уу folder flash-аас ч юм уу зургаа жирээд оруулна гэсэн үг шүү. Photoshop руугаа. За би Photoshop-оо сонголоод жирээд орууллаа. За нэг ийм арга байна. За хоёр дахь нь болохоор сайн энэ нөгөө нэг хэлсэн place infinity болохоор арга байхгүй юу. За тэр нь болохоор файл хэсэг рүү очих юм бол доошлуулад place infinity гэж байгаа. Энэ Photoshop амар сонирн. Би энэ учрыг ойлгодог байсан. Одоо энэ дээр би ингээд зураг дуудаж оруулж ирмээр байгаа шүү дээ. Гэхдээ зураг дуудаж оруулж ирэхээр одоо control үсэг дарахаар чи нөгөө зураг оруулж ирдэг shortcut шүү дээ уг нь. Гэхдээ зураг шууд ингээд оруулаад ирнэ шүү дээ. Тэгэхээр шинээр ингээд layer үсээд ороод ирдэг байхгүй. Тэгээ би яаж энэ зураг оруулж ирэхийг мэдэхгүй нэлээд удаа явж байгаа. Сүүлд энэ файл хэсгийн энэ place infinity гэдэг нь одоо ингээд зураг ингээд сонгоё шүү дээ. Одоо сайн download дотор байгаа энэ ижилхэн зургийг бөөнөрө сонгоё л доо. За ингээд сонгоё шүү дээ. Тэгэхээр энэ яг энэ хэсэг дээр ороод ирж байгаа. Харах юм бол бөөнөрө layer хэсэг дээр дахиж ингэж орж иж байгааг харна. За хажуу дэшээ болгочихъя. За эхнийх нь болохоор шууд жирээд оруулж ирнэ. Хоёрх нь place infinity дээр оруулж ирнэ. За гуравт нь болохоор зүгээр одоо site mite-с copy paste хийдэж шүү дээ. Одоо жишээ нь бол одоо pixel гэдэг зургийн сайтыг би тайлбарж өгсөн байгаа. Энийний зураг руу н ороод энэ чинь юу вэ? Book ном гээд нэг search хийл та. Номтой холбогдлолтой зөндөө зураг гарч ирэх юм бол за энэ зураг гоё байна гэж шүү дээ. Тэгэхээр би ингээ copy хийн шүү дээ. Интернетээс ямар нэгэн зураг хаанаас ч байсан юм уу copy paste хийж болно. За Photoshop руу очлоо. Одоо Ctrl V shortcut-аараа. За ингэж оруулж идэх 3 аргатай байдаг. Би энийг болохоор хичээл үзэр огт зааж өгөөг байхгүй юу. Тэгээ одоо ингэ зааж өгч байгаа. За та бүхэн болохоор энэ 3 аргаар ямар нэгэн Photoshop дээрээ зураг, icon, logo янз бүрийн зүйлийг оруулж байгаа. Энэ 3 аргыг их шин хэрэглэнэ. Тэгээд өөрсдийнхөө нэг аргатай болчихгүй. Тэгээд дуртай гурвангийн ашигласан ч хэрнэ болно. За өнөөдрийн зааж байгаа гол чухал зүйл нь болохоор smart object-ийн нэгдэрч алдагддаггүй гэсэн шүү дээ. Тэр нь юу гэсэн үг гэхээр шүү дээ. За одоо энэ нөгөө layer хэсэг байгаа шүү дээ. Layer хэсэг дээр чинь л одоо миний оруулж ирсэн юмсууд ингээд давхарлагдаад байгаа шүү дээ. За харах юм бол энэ эхний 2 дахь 3 дахь гэ 3 зураг оруулж ирсэн. Гэхдээ за энэ copy paste хийсэн зураг шүү дээ. Энийг болохоор устгаад би нөгөө файл хэсэг дээр байгаа энэ зургийг би шууд чирээд оруулсан шүү дээ. Энийгээ copy хийж заяа. Ижилхэн зураг оруулж ирье. Copy хийлээ. За Photoshop руу очлоо. Бас paste хийж болох байхгүй юу? За энэ copy paste хийхэд давуу тал нь юу вэ гэхээр бас сул талж бас болж болно л да. Энэ юу гэхээр тэр зургийн хамгийн одоо том хэмжээгээр шууд ороод ирдэг гэсэн үг байна. Юу гэсэн үг гэхээр одоо энэ нөгөө өмнөх хоёр нь болохоор ингээд миний энэ artboard одоо Full HD гэсэн сайзанд нь ингээд багтаад өөрөө ороод ирсэн шүү дээ. Харин сайн copy paste гэхээр одоо ингээд бүр томоор ороод ирж байгаас. Тэгэхээр copy paste хийж байгаа бол хамгийн том сайзаараа ингээд шууд ороод ирдэг гэсэн үг байна. Энийг бол ойлгоход амархан байна. За ингээд оруулаад ирсэн байна. За тэгээд enter тарлаа. За одоо бүүнөрөө харъя л да. Энэ 3 нь ингээ оруулж ирсэн зураг байгаа шүү дээ. 1 2 3. Эхнийх нь дүр ширээд ороод ирсэн, хоёр дахь нь infinity-г ашигласан, гурав дахь нь copy paste гэсэн. За харах юм бол өнөөдрийн хичээлээр заах гэж байгаа чухал зүйл нь энэ icon. Энэ icon чинь smart object байхгүй юу? Жижигхэн мөртлөө нуугдсан юм байна. За энэ smart object-ийн чухал зүйл нь за энэ smart object зүгээр infinity-ээр бас чирж оруулах юм бол орж ирсэн бүхий л файл маань өөрөө автоматар smart object icon-д орж ирдэг. Харин copy paste хийсэн бүхий л зураг маань болохоор юу байгаас icon гоос smart object-гүй. Гэхдээ зураг нь хамгийн томоор орж ирдэг. За гэхдээ одоо энэ хоёрын давуу талыг одоо хэлээ л да. За icon-ийн нэг нь нүдийн алга болгоод дараад нүдийн тарчих юм бол алга болдог байгаа төр. За тэгээд
Энэ болохоор энэ зураг маань болохоор миний нөгөө Infinity-ээр оруулж ирсэн зураг. Энэ болохоор copy paste хийсэн зураг. Яг ижилхэн зураг байгаас. За харах юм бол энэ хоёрыг хоёулын ингэ сонгоод Photoshop-оор ажиллах явцад ингээл томсгоо олж жижиг хэсэг зүйл амар гарч ирдэг байхгүй. Чамдаас энэ дэгжсэн үү? Энэ энгийн шээ те. Ийм үе зөндөө гарч ирдэг. За тэгээд энэ хоёрыг сонгосныхоо дараа Ctrl T буюу transform байхгүй юу shortcut нь Ctrl D дарах юм бол тэр нь ингээд нэг юм бокс гарч иж байгаас хайрцаг. За энэ болохоор ингээд энэ зургуудыг нийтэд нь багсгаж ихсгэж болдог ийм хэсэг байгаа. Жохон ингээд дээшлүүлэх юм бол энэ нэг юм эргэх одоо нэг айкон гарч иж байгаас энэ дээр дарах юм бол ингээд зургаа эргүүлж болно. Rotate хийж болно. Зөв. Тэгээд shift дарна шүү дээ. Тэгэх юм бол ингээд 15 градусаар ингэж хөдөлдөг байхгүй юу. За энэ transform гэдгийг зааж өгсөн шүү. Мартахгүйгээр 5 хүн жийж дээрээ. За гол өнөөдөр заах гэж байгаа зүйл нь шүү дээ. За одоо ингээ зураг ингээ багсглаа заа юу. За энэ дэр дарлаа. За зураг маш том болголоо. Энэ дэр дарлаа. За тэгээд дахиад Ctrl-D гаргаад багсгаал ийм ажиллавар их болдог байхгүй юу. За буцаагаад энгийн хэлбэрт нь аваад ирээ л та. За тэгээд харах юм бол за яасан бэ? Чанар нь алдагдсан. Чанар нь алдагдсан моос нэгтэршлэн. За юу гэсэн үг вэ? Ийм Photoshop дээр маш их ажиллавар хийхэд болохоор одоо smart object-гүй icon-гүй болвол шууд ингээд чанар нь ингээд алдагдчихдаг. Энэ smart object-гүй болохоор smart object-тэй нь болохоор ямар ч чанар нь алдагдахгүй. Яг үндсэн хэлбэрээрээ байна. За өнөөдрийн хамгийн ихнийх нь нэгтрэгш алдагдахгүй гэдэг давуу тал нь энэ. Энэ л гэсэн үг. Тийм учраас та бүхэн бодох хэрэгтэй. Зургаа оруулж ирэхдээ би их ажиллавар хийх үү? Ажиллавар хийх үү, хийхгүй гэдгийг бодоод copy paste хийх юм уу эсвэл smart object болгох юм уу гэдэг байгаа. Одоо ямар нэг юм хийж эхлээс өмнө ихслээд smart object болгох юм бол хэмжээ чанар нь алдагдахгүйгээр хийж болно гэсэн үг зэ. Тэгэхээр одоо нэг ийм асуулт төрнө шүү дээ. За Ctrl Z дараад буцаа хий заяа. За тэгвэл зүгээр энэ copy paste хийсэн энэ зургаа smart object болгож болохгүй юм уу гэж бас асуулт төрж болно шүү дээ. Болно амархан. За харах юм бол layer хэсэг дээр очиод mouse хоёроо энэ одоо текст байгаагийн хойноогоо хоос хэсэг дээр дарах зурган дээр дарах хоёр шал өөр байхгүй юу? Хоёр өөр тохиргоор шиж байгаас энэ дээр дараад байхгүй нэ гэж хэлж болохгүй. За энэ хойно байгаа хоосон хэсэг дээр дарах юм бол доошлох юм бол энэ дээр нэ convert to smart object гэж байгаас энэ зургийг convert хийгээд smart object болгоч л гэсэн үг. За тэгээ энийг дарах юм бол icon-то болчихноо. Ингээл болон амархан. За сайн болохоор place infinity copy paste site-с мөн copy paste хийж болно гэж тэгсэн шүү дээ. За энэ convert to smart object гэдгийг сайн зааж өглөө. Одоо зураг оруулж ирсэн smart object-гүй зургийг шууд smart object болгож дэг аргыг. За энэ rasterize layer гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. За яг нэг smart object-ийн дутагдaltaй тал нь гэвэл яг дутагдaltaй тал гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ийм зүйл үүдэх байхгүй. Одоо энэ чинь би дээр нь одоо энэ eraser буюу баллуураар би ингээд нэг юм хиймээр байна шүү дээ. Гэхдээ dark гэсэн чинь ингээд анхаарууллын тэмдэг байгаас энэ нь болохоор юу гэсээр та smart object учраас одоо ажиллаж болохгүй гэсэн тэмдэг байхгүй. Тэгээ дээр нэг дарах юм бол ийм одоо анхааруулга гарч ирсэн. Та smart object болцсон байна. Энийгээ одоо арилгах юм бол ингээ арилгаж болно шүү. Та одоо окей юу cancel үү гэж асууж байгаа. Тэгээ окей дарна шүү дээ. За анзаарж байгаа энэ icon нь дарах юм бол icon алга болчихж байгаа. За ингээд icon алга болсон үед одоо нэг баллуураар ч юм уу эсвэл дээр нь edit хийж болно. Яг зөв. Brush-аар ингээд дээр нь ингээд edit хийж болно. Харин энэ smart object-тэй шууд brush-аар бичих гэхээр ингээд болгоод байгаа. Тийм учраас яг энэ баллуур эсвэл brush хэсгийг дараад дарах юм бол окей гээд одоо smart object-ийг задлаад зүр энгийн зураг шиг болгож болно. Гэтэ яг үндсэндээ тохирохоо нь шүү дээ. Эмчнээ гэдэг байхгүй юу? Mouse хоёроо дарах юм бол эмчнээ байгаа. Хаана вэ? Энэ нь болохоор smart object болсон байгаа шүү дээ. Mouse хоёр дээр нь даруул энэ вэ? Rasterize layer ба. Энийг дарах юм бол icon алга болно. За тэгээд ажиллавар хийх боломжтой гэсэн үг. Одоо ажиллавар хийчихэд smart object болгож болно тий. Edit хийж. Тий болно. Ажиллавар хийгээд дуусныхаа дараа хэрвээ энэ ажиллавар одоо object биш зураг ч юм уу, shape ч юм уу энийгээ би маш олон хөдлөх юм уу гэдгээ бодоод хэрвээ их хөдлөхөөр үйл заавал smart object болгочихвол зүгээр. Тэгвэл энэ чинь сайн хэллээ шүү дээ. Нэгтэрш нь алдагдаад яваад байна шүү дээ. Мэддэхгүй тэгээ хийвлэг гэсэн чинь амир нэгтэрш нь алдагдчих байх боломжтой гэсэн үг байхгүй. За тэгэхээр өнөөдөр хамгийн ихний зүйлээрээ smart object нэгтэрш нь алдагдахгүй сураад эдгээр дөрвөн зүйлийг сурлаа. За хоёр дахь юулуун шууд оръё. Шууд орцгоо.
асуу зүйлээр нь гайгүй байхгүй тий. За тэгвэл ёо ингээд хичээл цааш шүү дээ. Тэгэхээр амар ам цангадаг. За нэг цаа уучаад 2 дугаар хичээлд орно. Хоёрд нь болохоор хоёр дахь давуу тал нь болохоор трансформ edit хийх боломжтой. За энэ трансформ edit хийх боломжтой гэсэн нь юу гэсэн үг вэ гэхээр за шууд жишээ авчээ. За дахиад контрол энэ үсэг дараад за яг энэ хуучин дээр ажиллаж л да энэ хоёрын нүдийн дараад за эн чинь ийм нэг ажилбар хийх юм зөндөө гарч ирдэг байхгүй. За энэ нэг би сая сайтаас татсан зураг байгаа. Зүгээр утасны. Энэ зургийг ингээд жирээд би оруулаад ирсэн заяа. Тэгтээ одоо би энэ одоо утас фон шүү дээ. Энэ дээр би дэлгэцэн дээр нэг одоо утасны өөр нэг одоо wallpaper тамир байгаа байхгүй юу? Тавих юм ажилбар хиймээр байгаа байхгүй юу? За одоо жишээ за энийг оруулаад ирээ заяа. Энийг оруулаад ирээ. За тэгээ энэ шууд жишээ оруулж байгаа smart object байгаас. За энийг control G үсэг дарахаар шууд copy хийдэг байхгүй юу? Энэ shortcut нь control G дараад copy хийгдсэнийг нь би одоо нөгөө mouse хоёроо дараад raster size layer болгочих юм бол одоо smart object нь алга болчихно. За энэ ингээд хоёр зураг байгаа заа. Энэ тэр одоо зааж өгч байгаа transform гэдэг нь юу яриад байгаа вэ гэхээр за энэ smart object-тэй болохоор би control T үсэг дараад жоохон багасгаа заяа. За контролоо дарах юм бол ингээд байршлыг нэг өөрчилж болдог байхгүй юу? За би ингээд нэг үнцгийг л хөтлөж байна. Үнцгийн өөрчлөлтийг зөв. Тэгээд дарах юм бол би ингээд чинь за яг төр зүрдээ ингээд яг гоё оруулахгүй чинь ингээд оруулчих заяа. За ингэж оруулж болно. За нөгөө яг ижилхэн зураг байгаа шүү дээ. Мөн ялгаа энэний нүдийн төр болгох чи. Тэгээ энийг мөн ялгаагүй control T дараад яг саяныхтай ижилхэн ингээд байршуулж ил та. Ийм ажилбар их зөндөө ирдэг байхгүй юу? Зөндөө ингээд тааруулах үе байна. За ингээд ялгаагүй enter үсэг дараад ажилбараа дуусгаад за одоо энэ давуу тал нь одоо юу байгаа юм бэ? Transform edit хийх боломжтой гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо миний энэ сая одоо энэ ч болохоор smart object биш гэсэн зураг гэсэн үг шүү дээ. Icon байхгүй юм чинь. За одоо ингээд буцаагаад би дахиад ажилбар хийхээр control D дарна шүү дээ. Тэгсэн чинь хардаа хайрцаг нь яг нөгөө зурагныхаа дагуу хайрцаг үүсэхгүй шууд өөр болчихвол англи болсон. Тийм үү? Тэгэхээр чи ингэ дахиад нэг өөрчлөх гэхээр амар хэцүү болдог хөө тааруулахаар. За нөгөө object smart object-тэй зураг үзье л да. За буцаад ажилбар хийх боломжтой боллоо. Control D дарна шүү дээ. Яг нөгөө box нь transform хийх боломжтойгоор яг нөгөө хэмжээстэй очсон байгаа. Тэгэл ингээл өөрчлөх юм бол өөрчлөлт болно. Энэ давуу тал байхгүй юу? Хэрэглэх үед энэ трансформ хийх боломжтой гэж яриад байгаа нь хоёр дахь давуу тал нь энэ гэсэн үг байна. Тийм учраас smart object-тэй үед ингэж ажилбар хийхэд амар байдаг шүү. За шууд 3 руу орё. За 3 энэ дэр control D shortcut бол бидний амьдралыг тэтгэх зүгээр хийх. Яа тэгэхээр control D shortcut-ыг маш их хэрэглэдэг байхгүй юу? Одоо control D дараал энэ бокс гарч ирээд байгаа шүү дээ. Ингээл одоо текст дээр би нэг юм ингээ бичлээ заяа. Одоо юу гэдэг юм. За өнөөдрийн зочныхаа нэрийг биччихээгүй энэ дэлгэр. За ингээд биччихээд би багасгамаар байна шүү дээ. Гэтэ шууд одоо нэг character хэсгээс фонтын багасгаж ирснээс control D дараад ингээ багасчихдаг байхгүй. Ийм ажилбар их болдог болохоор энэ control D-г амар их хэрэгэлдэг байхгүй юу? Текст дээрч зураг дээрч маш олон юм дээр хэрэгэлдэг болохоор одоо амьдралыг тэтгэх гэж бичсэн. За мартагдахгүй тулд за 3-д нь тэгвэл юу байгаа вэ гэхээр smart filter тусад нь хадгалж болно гэж байгаа. Photoshop дээр энэ filter ер нь их ашиглаж ирсэн үү? Тэгээ зүгээр noise-ийг л ашиглажсэн. Noise-ийг ашигладаг тий. За энэ давуу smart тэг энэ яагаад давуу тал болж байгааг шууд одоо хичээлээ шууд Photoshop дээр бодит дээр заая. За яг хөө ингээд Photoshop чинь ингээд Photoshop биш тий. Одоо зураг янзалдаг tool application програм шүү дээ. Тэгэхээр ингээд одоо хормын зураг өөрийнхөө зураг хийх янзлаг байдаг байхгүй юу? Тэр үед болохоор энийг устгах энийг устгах. За энэ зураг байгаа шүү дээ. Энэ зураг дээр болохоор өнгийн ингээ өөрчилж болно. За яг өөр нэг зураг байгаа байхгүй юу? Тэр зургийг оруулаад тэр. Энэ chapter 7 гэсэн одоо энэ Photoshop-ыг болохоор линкийг болохоор би description хэсэгт бас comment хэсэгт үлдээч. Та бүхэн ороод бас энэ дээр нь байгаа нэгтэр шаалдагдахгүй transform smart filter-ийг бүүнөрөө нэг нээж үзээд энэ дээр бас нав дуурайгаад
хийгээд үзээрэй. За бөөнөрөө энэ smart filter гэсэн энэ art board руу очие. За энэ болохоор нэг хөөхөн ихч байна. Зэгч гэж миний үе надаас дүүж хийж магадгүй шүү дээ. За давуу тал нь юу гэхээр шүү дээ. Энэ зурган дээр ингээ би өнгийн ингээ өөрчлөлмөр байгаа шүү дээ. Энэ доошлох юм бол энэ layer гэсэн доошлох юм бол энэ чиний ийм icon байгаа байхгүй. Энэ icon дотор өнгө өгдөг бүх одоо төлөвлөд ингээ нуугдсан байгаа заяа. Энэ жижигхэн icon дотор. За эсвэл edit image хэсэг рүү очих юм бол энэ чиний adjustment гэж байгаас adjustment дотор ингээд хоёр төлөв байгаа. Энэ хоёр болохоор яг ижилхэн байхгүй юу. Гэхдээ smart object icon-тэй зурган дээр өнгө өгөх юм бол давуу тал нь ямар давуу талтай вэ гэхээр image одоо нэг одоо за одоо color balance шүү дээ. Сонголоо. Тэгэх юм бол одоо color balance буюу color-ыг ингээд баланслаж байгаа шүү дээ. Энэ бол монголоор магчтаад оршуулвал ингээ өнгийн ингээ гоё янзлчихж байгаа шүү дээ. Окей дарлаа. Тэгэх юм бол харах юм бол энэ нөгөө миний зурганы маань дотор smart filter гэдэг тусдаа үүсээд эн чинь нөгөө саяных миний фильтрүүд орчдөг байхгүй юу. Одоо энэ давуу тал нь яагаад давуу тал болдог гэхээр би энэ smart одоо фильтрээ энэ smart color balance-ыг би болиулмаар байна. Тэгэхээр чи зурган дээрээ шууд одоо фильтрүүд өгчхөөр энэ дараа нь буцах хэрэгтэй болчдөг. Control Z зарах болчдөг. Гэтэ энэ color balance-ыг нүдэнд харчвал энэ color balance хийсэн юм ингээ арилгах болно. За тэгээд дахиад дээр нь дараад энэ бичгэн дээр нь 2 удаа дарах юм бол дахиад ажилбар хийх боломжтой. За энэ smart object-тэй үед л энэ боломжтой байдаг шүү. Тийм учраас давуу тал нь болохоор smart object-тэй үед ингэж дахиж ажилбар хийх боломжтой байдаг байгаа. Тийм учраас аль болох зурган дээр edit color янз бүрийн одоо фильтр өгөхдөө заавал smart object болгож байгаа бол color filter өгөөрэй гэж хүсэж байна. Окей. Дүүлж дараагийн юу л гоо шилжих юм. За дөрөвд нь болохоор smart Navy Smart Object via copy гэх англиар. Тэгээ бас 5-д нь mockup гэх байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр болохоор би хоёулангийн холбогдсон байгаа. Ягаад гэхээр энэ хоёр ингээд холбоотой байхгүй хоорондоо. За энэ тэгвэл шууд бүгнээр жишээ аваад үзье. За би нөгөө нэг хятадаас нөгөө бараа авч мэддгүү байжгаад баг багаар ингээд сураад тэгээ хятадаас одоо бүх юм өөрөө шууд захиад авчдаг болсон байхгүй. Тэгэхээр бараа ингээ авах болохоор ямар нэгэн карго хэрэгтэй болоо доо. Тэгээ ингээ судалж агаад гэртээ ойрхон карго хишиг карго гэдэг нэг тэр ойрхон байдаг хгүй. Тэр карго дээр очиод амар ингээ үүслүүлээд уг нь маш төргөө шуурхай ажил ингээ бараа авч ирж идэг. Тэгээд надаа ингээ хэцүү зүйл нь ямар гадна самбар хаяг байхгүй заяа. Тэгээд ингээл орохоор өөр ингэсэн лого байхгүй. Тэгэл Facebook руу н орохоор пост хийж байгаа амар ингээ инээдтэй заяа. Тэгэхээр би зүгээр ингээ сайн дураараа тэр одоо брендинг буюу лого өнгө тэгэл одоо стори заармаар гээд ийм загварууд хийгээд аваад нэг өдөр өгсөн байхгүй. Тэгсэн чинь нөгөө тэр үед болохоор нэг өөр ажилтдаг нэг ажилт нь охин байсан. Тэгээд ямар гоё юм бэ гэдэл тэр үед амар баярлаад болсон байхгүй. Тэгээ би тэр авч ашиглах юм болов уу гэж бодоод хүлээж исэн чинь авч ашиглаагүй. Тэгээ за уус сайн дураар би зүгээр үнгүү хийж өгсөн байхгүй. Тэгээ хайцсан. Тэгсэн чинь нэг илүү 2 сарын дараа Facebook дээр одоо дөрөв нэг лого гоё постэр хийгээд ирсэн хөөрхөн залуу байвал комент DM бичээрэй гэхгүй юм постыг уншаад тэр ми баярлал нөгөө нэг карго ачаа авахта очоод би тэр нөгөө лого хийсэн залуу байна гэсэн чи яг захирлан байж тараад яана гоё лого хийсэн бэлээ баярлалаа чиний яг хийсэн тэр загвараар чинь би манайх ингээд брендинг бүх юм өөрчлөмөр байна чи хийж өгөх боломжтой юм гээд тэгээд окей гээ тэгээд хийж өгсөн байхгүй. Тэгээд би энэ чинь хишиг карго гэдэг энэ бүүнээр харах юм бол хишиг карго гэдэг полдер дээр полдер нээсэн байгаа. Одоо л уран карго болсон л да. За бүүнээр ярих гээд байгаа загвар нь болохоор ингээ брендинг байгаа шүү дээ. Одоо энэ болохоор стори заар энэ болохоор нөгөө стори дээр хэдээс хийдвэрт ажилладаг вэ гэдэг заар байхгүй юу. Сайт руу н орох юм бол энэ болохоор лого нь уран карго гэдэг 90 Улаанбаатар хооронд. Тэгээ карго юм чинь нэг юм ачаа мачаа хүргэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ улаан өнгө нь болохоор хятад тийм. Одоо энэ цэцэг болохоор одоо хятадын бас ингээ боломжтой цэцэг юм байна л да. Тэр Chinese уур амьсгал. Уур амьсгал орж байгаас. Энэ болохоор яг үн чинь одоо нэг гэрцэг нэгэд лого тэ зураг нөхгүй юу. Тэгээд ингээд янз бүрийн брендинг хийж өгсөн. Одоо ингээ Facebook
cover ингээд ямар хуу байх вэ хараа ингэж харагдах юм байна гэд хийж өгсөн байхгүй юу. За тэгээд ярих гээд байгаа зүйл нь юу гэхээр штэ. Одоо энэ чинь байгаа мерч байгаа. Нэрийн утас бас байгаа. Мерч. За харах юм бол би ингээ малгаан дээр таны лого чинь ингэж харагдах юм байна. T-shirt-ын дээр ингэж харагдах юм байна. Цагаан өнгө бол юм байна. Хүүдийн дээр ингэж харагдах юм байна гэж хийж үзүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь вау гэл тэгээд тэгж байгаа. За тэгээд mock-up-ийн талаар ярих гэдэг юм л да. Mock-up гэдэг нь хэрвээ би одоо нэг ямар нэгэн одоо энэ одоо T-shirt биш үү одоо бодолог нэг загвар хийчээд логогоо ингэж харагдах юм байна гэдгээ би өөрөө ингэж логог хевлээд буталын дээр наагаа зав. Эсвэл хевлүүлээ өмсчөөд зураг даруулаад нөгөн рүү явуулахыг туулчихад байгаа шүү дээ. Тэгэхээр амар ажилбар байгаа. Маш их ажилбар. Гэтэ тэрийг хэлбэрчлээд хүмүүсийн зүгээр бэлдсэн ийм өмссөн ч юм уу ийм бэлэн ийм загвар дээр би өөрөө логог байршуулах юм бол яг өмссөн юм шиг эсвэл одоо болгочдөг. Одоо mock-up-ийн үүрэг нь энэ баггүй юу. Тэгэд одоо л mock-up зөвхөн T-shirt одоо ийм хувцсан дээрээс заяа яахгүй хийц харлагдахгүй бүх юм дээр ном, захиал, компьютер бүх юм дээр юм ашиглаж болно заяа. Одоо ийм юу гэдэг сайтууд бид одоо гоё юм байна. Гоё яваас энэ дизайн руу орох юм бол би энэ mock-up гэх фолдер дотор ингээд өөрөө ашигладаг сайтуудаа хадгалсан байгаа байхгүй юу. Харах юм бол энэ Amplast гэдэг одоо энэ mock-up-ийн сайт надад амар аятайхан санагдсан. Яг үнэтэйж байгаа. Гэтэ үнүүнүүд нь зарим газар үнэтэй эндээс аваад үнэтэй зараад байгаа зэ. За харах юм бол ингээд маш олон ийм зүйлсүүд байгаас. Одоо би хэрвээ копи зармаар байна. Тэгэх юм бол копины ийм уут нь хийгээд зургийг дарахаас илүү зүгээр энэ файлыг татаал тэгэл энэ дэр ингээд нөгөө зургаа оруулаад тэгж шууд яг бодитоор одоо хэвлэгдээд брендинг гарсан юм шиг харагдана гэсэн үг. Нөгөө би хүндлүү онлайнаар юм явуулахаар ингэж харагдах юм байна гэх mock-up төр хийгээ явуулахаар нөгөө хүн чинь шууд ингээд хийлгэмээр санагдаж байгаа байхгүй. Зүгээр зураг явуулснаас илүүгээр заяа. Яг тэрэн шиг одоо би энэ хишиг каргогийн энэ одоо хүүдий эднэрийг ингэж хийж өгсөн гэсэн үг байгаа. Ингээд хийчин гэсэн үг. За гэхдээ энэ өнөөдрийн одоо энтэй холбож юу ярих гээд байгаа вэ гэхээр одоо 4 5-д нь болохоор New Smart Object via Copy бас mock-up-ийн талаар ярьж байгаа шүү дээ. Энэ mock-up-ийн эхлэл нь Smart Object байхгүй юу? Smart Object-ээр энэ mock-up-ыг хийдэг гэсэн үг. За бүүнээр харъя л да. Сайн миний хийсэн энэ нөгөө нэг загвар дотор одоо энэ болохоор дандаа юунууд нөөс PSD файлыг нь би хадгалсан байх шүү дээ. За нэрийн утас руу оръё. За энэ PSD файл байгаа шүү дээ. Нэрийн утасны гэтээ энэ юу mock-up нь байхгүй байгаа юм байна. 23 оны одоо broadcast media энэ файл нь аахгүй юу? Хийсэн загварууд маань байгаа. Энд чинь merge гэдэг фолдер руу орох юм бол тэр үед би яг энэ merge хийж ийсэн байхгүй загвар одоо уран каргоны юм хийхтэй. Тэгээ яг ижилхэн яг одоо файлуудын татад авсан тэр хийгээд хүн рүү явуулсан юм. За харъя л одоо энэ merge-ний PSD файл байгаа. Орох юм бол одоо төрүүлээ юу юм бол энэ нөгөө PSB-оос PSD биш. PSB ч амар том файл ахгүй юу? Харах юм бол энэ баг хэдэн гигабайт байна. Тэгээ 2.5 ийм том болчихж байгаа. Тийм учраас нэгтгэхдээ ч гэсэн жоо уддаг гэсэн үг. За харах юм бол ийм мерчүүд байгаа шүү дээ. Одоо би энэ хүмүүс зарах гээд байгаа шүү дээ. Эсвэл хүмүүст өгөх гэж байгаа. Тийм учраас хүмүүст хүлээлт үүсгэхэд бол зүгээр энэ логотой гоё бодолог байгаа гэхээс илүү ингээд бодолтын дээр бодцоор харуулж байгаа хүмүүс яа ингэж харагдах юм аа гоё гэд тэгээ та бүхний одоо харж байгаа шлийн консидер тэл энэ подкастыг өмссөн байна. Баг жил яг уу жил одоо билээ нэлээд өмсдөг байнга өмсдөг заяа. Яг тэрэн шиг би одоо энэ консидер тэл энэ загвар авахгүй юу. За тэгээд гол юм mock-up байгаа шүү дээ. Энэ подкастны загвар харах юм бол за мөнөр энэ хүүдий дээр очил л да. Хүүдий дээр очих юм бол дээр нь маузераа нэг дарах юм бол заяа. Энэ хүүдийний object руу очиж байгаа. Зааж байгаа. За энэ хүүдийний одоо яг үндсэн лого орж байгаа файл байгаа байхгүй юу? За бүгдээрээсээ хараараа. Энэ дизайн хэрэг энэ дээр болохоор нөгөө нэг smart object чинь байгаа уу? Энэ smart object чинь mock-up-ийн эхлэлийг сайн хийсэн. Одоо энэ дээр нь 2 удаа дарах юм бол
нөгөө лого яаж байрлуулсан энэ smart object дотроо шинээр layer үсээд энэ дотроо би байршуулчихдаг гэсэн үг байхгүй амархан. За энэ логыг нь одоо бөөнөрөө солио л доо. За энэний арилгаа заяа. Consider tail гэдэг жижиг юм биш үү? За энэ control T дараагаа томсгоо заяа. За энэ гол хавцааныг энэ хавцал байгаа хтай гээд дараад control S заавал хийх хэрэгтэй. Хадгалах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд дарлаа, гарлаа. Тэгэх юм бол шууд өөрчлөгч уус. Тийм ээ. Тий. Тэгээд smart object-ийн давуу тал нь. Smart object болохоор mockup-ийн эхлэл байхгүй. Тийм учраас энэ нөгөө сайн сайт харуулсан шүү дээ энэ mockup-ийн. Энэ mockup-уудыг хийхдээ smart object-аар дамжуулж хийдэг гэсэн үг. Smart object-оор л хийдэг гэсэн үг. Амар амархан мөн. Тэгээ одоо энэ social iPhone 10 Instagram энэ mockup байгаа шүү дээ. Энэ одоо өнгөө заяа. Шууд тийм постны загвар шүү дээ. Тий. Энийг ингээл pre гээл татаал яг энэ Behance руу орчлоо. Энэ Behance-аас татаж авч иж магадгүй. За энэ Behance дотроос өнгөө юм чинь доош л бол татах линк байх. За энэ Prepik гэх юм уу? За Prepik руу оръё. Ингээ баг дамжиж өгч байна. За ийм юм биш үү? Тэг үнэтэй юм байна. Яг энэ сайт дотор болохоор үнэтэй жаа өнгөж үдээ. Тэдний энэ өнгөнүүд нь их бас давгуу мокап хийдэг байхгүй юу? За тэгээд хэлсэнчлэн дөрөвдөн тэгвэл naive smart object VR гэдэг нь юу яриад байгаа вэ гэдгийг тайлбарлая. За энэ нөгөө стикерний мокап байгаа байхгүй юу? Би өгөө энэ авир жоохон налуу юм шиг нэг хийсээд унж байгаа юм шиг загвартай уус. За харах юм бол smart object та. Тэгээд дээр нь 2 удаа дараад ингээ орох юм бол нөгөө стикерээ би энэ чинь зүр байршуулсан байхгүй юу? Ямар ч зураг байршуулж болно. Гэхдээ сая нөгөө нэг копи хийж байгаа давуу тал нь юу гэхээр за control S хийгээд гарах юм бол нөгөө зураг нь өөрчлөгдөж байгаа ус. За гэхдээ би энийг control G-г дараад энэ яг mockup ингээ 2 хуулчлаа заа юу. За ингээ 2 байршуулсан. Тэгээд дахиад ажиллабар хий. Control 2 удаа дараад за өөр ямар нэгэн зураг мураг байршуулмаар биш үү? За яг хөө бүүнөр нэг зураг оруулаад ирээ л та. Яг хөө ямар ч хамаагүй нэг зураг. За энэ өнөөдөр хийсэн загвар байгаа. Энийг оруулаад ирээ. За ингээ оруулж ирдээ заа юу. Оруулж ирчээд control S хий штэ. Control S хийгээд гарах юм бол нөөсөн хоёулаа өөрчлөж байгаа. Энэ болохоор давуу тал нь нэгийг л ингэ засах юм бүгд өөрчлөгдөж байгаа. За гэхдээ эсэргээр ингэж бодож болно. Яг энтэй жилх нь өөрчлөгдөхгүйгээр копи хийж болох уу? Олон өөр юм хэрэгтэй болвол нөгөө утасны нөгөө UI UX дээр ч одоо ингээл дэлгэц болгоныг ингэ тавиад идэж нэг утасны нүүрэн дээр. Гэтэ энэ утасны mockup татчихад нэг зураг хийгээл бүгд өөрчлөсөн чинь бүгд ингэ өөрчлөгдсөн заяа. Гэтэ тийхгүй тул болохоро өнөөдрийн энэ naive smart object via copy хийх юм бол өөрчлөгдөхгүй. За хамтаа харъя. За control Z дараа ухарч заяа. За энэ хэсэг дээр болохоор mouse 2-аа дээр нь дарах юм бол энэ чинь байгаа. Хаана вэ? Энэ naive smart object via copy. Ингэж copy хийх хэрэгтэй. За ингэ copy хийгдчихэж байгаа шүү дээ. За энийг зөөчий. За зөөсний дараа за би энэ mockup руу ороод за энийг болохоор нөгөө стикерээр болгоод control S заавал дарах хэрэгтэй. Дараад гарлаа. Тэгэх юм бол өөрчлөгдөгөө. За энэ давуу талтай. Энэ тохиргоог би энийг мэдхгүйгээс болоод бас нэлээд хохирч исэн. За тэгээд дөрөвдөх нь болохоор энэ ингэж копи хийх боломжтой юм байна шүү. Тохиргоо нь энэчнээ байдаг юм шүү гэдгийг зааж өглөө. За тавдах нь болохоор mockup-ийн талаар тайлбарж өгсөн байгаа. За окей. Өнөөдөр smart object-ийн нэг чухал 5 зүйлийг зааж өглөө. Ер нь ойлгосон уу? Ер нь хэр вэ? Тэр нь ойлгосон. Ер нь сайн ойлгосон. Сайн ойлгосон. Олон зүйл дээр ашиглагдаж болж байгаа ус. Тийм байна. Өөртөө чухал юм байна. Энийг мэдээд авчих юм бол одоо UI дээр ч гэсэн Photoshop-оор ямар нэг ажил хийгээд амар хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. Нэг хийж үзмээр санагчлаа. Mockup-ыг ер нь ашиглаж ирсэн. Mockup-ыг ашиглаж байгаагүй. Тийм үү. Энэ mockup амар амар байхгүй юу? Гэтэ нөгөө нэг UI дизайн дээр болохоор утасны mockup-ыг их ашигладаг. Тийм үү. Тэр үед нөгөө дэлгэцийг нэг өөрчлөө явуулдаг шүү дээ. Тэр үед яа тий. Тэр үед болохоор нөгөө нэрийг нь солилцдог болохоор өөр дэлгэцийн зургийг солилцож болдог байхгүй. Шууд одоо амар олон ингээд дэлгэцний зураг байгаа шүү дээ. Гэтэ зураг болгон дээр нь одоо naive smart object би copy хийсэн гэсэн үг үү? Mockup дээр.
хийгдсэн байгаа гэсэн үг. Нэгийн лиг өөрчлөхөөр бүгд өөрчилдөг тийм мокоп байгаа юу? Figma дээр. Тэр нь тийм байгаа. Байгаа. Гэтэ яг тэрнийх нь одоо нэг одоо юу копиж авна шүү дээ. Тэнгүүтээ нөгөө копидсан юуныхаа одоо мокопийнхаа нэрийг сольцохоор одоо өөр дэлгэцний зурагт олчихно. Окей. Суух. Окей. За. Одоо Photoshop дээр нь ажиллабар их хийж байгаа. Хамгийн хийж байгаа одоо програм чи ямар програм бэ? Одоо л яг Figma л байна. UI UX руу явж байгаа болохоор Figma байгаа ах тий. Одоо нөгөө Photoshop анх ингээд сурж ирсэн нэг үе байгаа шүү дээ. Тэр үедээ яаж ингээд дадал зуршил буюу ингээд их үздэг байсан бэ? Өдөрт ер нь хэр их ингээд суралцдаг байсан юм? Би болохоор яг дандаа нөгөө Pinterest-ээс дандаа санаа хайдаг. Тэнгүүтээ аль болохыг тэр яг тохирсон санаатайг аль болох дөөрэлгэж хийхийг хичээдэг. Тэгээд дөөрэлгэж хийнгүүтээ дандаа тийм итгэх юмдаа тулгуур шууд YouTube-ээс хайгаал How to гэлээ. хавтуу яах вэ ингээл. Хэн би одоо нөгөө нэг одоо хичээл зааж байгаа шнэ нэг C класс гээд ингээд сурагчид маань болохоор яг хичээлийн үеэр сайн сурж байгаа. Гэхдээ би бусад цагаараа тав хүн ингээд хичээл YouTube-ээс ингээд Photoshop тоглолтоо хичээл их үзэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэх юм бол илүү ингээд скил чадвар нь нэмэгддэг. Уусаа суралцж байгаа бүхэл хүмүүс чинь тэгдэг тий. Янз бүрийн ингээд хичээлийг өдөр тутам ингээд байнга үзчихийдэг тий. Тэгжээж илүү чадвар хурдан сайжирдаг байгаа. Хамгийн гол нь их нох жижил. Тий. Сууж тий. Сууж ижил тий. Окей. Окей за өнөөдрийн хичээлд бичлэгийн нас ирээд хамт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд дараа бичлэгийн зөндөө оруулах байх гэж бодож байна. Манай хурш байгаа. Тий. Алтан хурш. За бичлэгээ энэ хүрээ дуусгая. За баяртай. Баяртай.